Үзмэгийн том эхэллээ. Нарлаг зүүн ажлын ирээгүй хэвээрэл байгаа 7 хоногийн мэнд. Бүгд найрамдах Турк улсын консулын газар ажилладаг манай улсын 2 иргэн 3 сая долларын үн бүхий 70 кг героины төрлийн харт амхийг тэрвэрлэж авч байгаад Германы хил орчин баригдсан ноцтой хэрэг гарлаа. Энэ талаар гадаад иргэн яамнаас мэдээлсэн байна. Өдөр холбооны бүгд найрамдах Герман улсын Дрест нот хилийн шал нэвтрүүлэг постоор манай улсын дипломатийн газрын дипломат дугаартай автомашиныг саатуулсан. За саатуулаад шалгах явцад 70 кг героины төрлийн масуулах бодис илэрсэ. Тэгэхээр энэ хэрэгтэй холбогдуулаад одоо Германы тал тухайн одоо автомашин зарчиж байсан Стамбул дахь ерхий консулын газрын нэг дипломат ажилтан консулын газрын жолооч хамт явж исэн. Эдгээр хоёр иргэнийг бол саатуулсан байгаа. Энэ мэдээллийг бол бид авсан дайруудаа бол одоо консулын чиглэлээр холбоход арга хэмжээ авч ажиллаж байгаа. Эс зоргийн эргээр яллагдаад буй содном даржаа чимгийн нарыг дарамтлан зодож буй шорон гэмчлэг үсний телевизийн шууд эфирээр цацагдлаа. Олон нийтэд үзүүлж болохгүй гэгдэж байсан бичлэг ийхүү цацагдсан тун хачиргалтай ойлгомжгүй байна хэмээн зарим иргэд үзэл бодлоо илэрхийлжээ. Энэ ингээ хэдэн цаг болж байгааг нь мэдэгдэхгүй битүү өрөөнд өдөр шөнө. Тийм өдөр шөнөгүй унтуулахгүй гэдэг юм. Энэ бол 115 кг гэдэг. Ингээд амтуулсан. Манай эртний 500-аас 700 оны буюу төргийн хаант улсын томоохон хэмжээний буухан Төв аймагт илэрч манай археологчид мартаж дуусжээ. Төв аймгийн Заамар сумандах айлын үлжөөнд орос эртний Тэлийн овгийн удирдагчийн иж бүрэн булшид бунхан олджээ. Бунханы барилга муудаж өврээгүй бат бөх хэвээр үлджээ. Дотор талд нь хүн явхад чөлөөтэй, чулуун таацтай, хавтгай чулуугаар ханыг нь хийж бүтээсэн байна. Бунханд орох үүдвч хонглын урт нь 42 м, өргөн нь 1.8 м. Дөрвөн өрх бүхий үүдвч 2 хөмөг, гол бунхан гэсэн үндсэн эсгүүдээс бүтсэн байна. Ойлын бодохны орон сууцны барилгын 17 давхрын тагтнаас 29 настай эмэгтэй унаж амиа алдсан хэрэг 6 сарын 2-ны өдөр гарчээ. Ийхүү ойр орхон хүмүүс өндрөөс унаж амнасаа алдаж байгаа нь иргэдэд айдас төрүүлээд байна. 2022 онд Катар улсад болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны анхны тэмцээн Монгол Бруней улсын хооронд болж манай улс 2 тэгээр очлоо. Утгагүй хариу тоглолт Бруней улсад явагдах юм байна. Саяхан орогдогч нарыг ирээдүйн шүүсээ эргээр сатуулагдаад байсан тагнуулын дараагасан хурцын төрсөн өдөр нэжгэр болж өвчлэг цэцэгдсэн олны дургуйслыг үргээд байна. Тус хоёр төрхөөсөө дасан сайхан бэлэг хөдөлთა өгчний бахны захирал мэдрээ зэрэг хүмүүс өргөцсөн байжээ. Их урсын баяраар ерөнхийлөгч дөрв буюу түүнээс дээш өгөө төрүүлсэн ээжүүдийг алдардахын одонгоор шагнадаг билээ. Энэ жилийн үйл ажиллагаан дээр нэгэн ээжийн гутал сугарсан хүчилтэй явдал гарчээ. Энэ 7 хоногийн тренд видеогоор нэгэн их дүүтэй охины бичлэг орлоо. За сайн байцгаана уу? Миний дүг сонсож байгаа аавдаа дүг зориулсан. Монголын бүх аавчуудад зориулав. Монгол аавыг хайрал, тэрүүл чамайг хайрлна. Тийм өгтөө аавыгаа хайрал, аавыгаа хайрал, аавыгаа хайрал, толгоогоо хайрлантай адилхан. Өгтөө авч чиний дээд, авч чиний хаа, авч чамайг хайрлна. Тийм тэрүүл чамайг хайрладаг. Октод минь аавыгаа хайрал, авч чиний шүтэн, авч чиний амьдрал, авч чиний хамгийн том бэлэг, аавыгаа орлуулгандаач байсан ба. Дараа 7 хоногийн цаг агаар явд өдрийн дундаж температур 25 градус байх бөгөөд хүйтэн чиш халуун чиш байх юм байна. Дараа 7 хоногт уулзтлаа түр баяртай баярлалаа. Хүй, яасан? Хүй. Зүгээр үү? Юу болсон? Мэр зүгээр цаагаар уус. Цаагаар уус гэдэг чинь бүгд тэр өөрөө гарахгүй. Оо, за одоо тэгээд дараагийнхаас нь уншуулах байлгүй дээ. Үгүй уншихгүй. За оройн нэг газар суух уу? Тэгэл та. Тэгтгүү. За одоо тайвшраа.